Та арай би эр хүн юм чинь уйлж болохгүй гэсэн бодлоос болж хамаг стресс бухимдлаа дотроо хадгалаад бусадтай ярилцахгүй байсаар архинд толгоогоо мэдүүлээд байгаа юм биш вэз. Та арай эмнэлэг явж үзүүлэхээс төвөгшөөж өвчнөө тэсээд тэгж байгаа зүгээр болно доо гэд өвдөд яваад байна уу? Та арай үлдсэн хоолыг заавал эр хүн идэж дуусгах ёстой гэж бодон өдөр болгон хонсон хоол идэж ходоодоо хогийн сав болгоод байгаа юм биш үсттэй. Та арай бусдын юу гэж хэлэхээ санаа зовж эр хүн гэдэг хайрцагт өөрийгөө хийгээд байгаа юм биш вэз. Тэгвэл бид танд хэнэгтэй Монгол эр хүн байхыг санал болгож байна. Хэнэгтэй Монгол эрчүүдийг судалдаг эрдэмтдийн үзэж байгаагаар эр хүн бүрт хэвшмэл ойлголтыг үл сонсох боломж байдаг бөгөөд бусдын юу гэхээс санаа зовлгүй амьдрах нь танд болон таны эргэн тойронд олон эерэг үр дагавруудыг авчирдаг байна. Одоо та бүхэндээ хэвшмэл ойлголтыг үл сонсож хэнэгтэй Монгол эр хүн болсноор өөрсдийн амьдралыг итгэмээргүй өөрчилж чадсан эр хүмүүстийг танилцуулъя. Би өмнө дандаа л би эрэгтэй юм чинь өөлж болохгүй хатуу чанга байх хэрэгтэй гэж боддог байсан. Хүмүүс ч гэсэн надад тэгж хэлдэг байсан л та. Тэгээд тэрнээсээ болоод арх ууж агсан согтууд тавьж сэтгэлдээ онгойлгодог байсан. Харин би эрэгтэй хүмүүс рүү чиглэсэн энэ нийгмийн хэвшмэл ойлголтуудыг үл сонсож, өөлж бас бусадтай ярилцаж сурснаар миний бүх сэтгэлийн асуудал алга болсон. Миний шүдэгдүүд 10 жил болсон. Эр хүн юм чинь эмнэлэгт үзүүлж болохгүй гэж бодоод би эмнэлэгт очтгүй байсан л да. Харин нэг удаа бүр тисгийн аргагүй хөвдөд харин нууцаар эмнэлэг орох гэж байгаад аавда баригдаад зодулсан. Харин хэнэгтэй байх занг сурснаас хойш шүдээ эмчлүүлж бүр улирал бүрт эмчийн үзлэгт хамрагддаг болсон. Манай гэрийнхэн ер нь дандаа их хоол идэг байсан. Тэгээд тэр нь өглөө үлдчихдэг. Тэгээд би бодохдоо би л эрэгтэй юм чинь заавал тэрийг идэж дуусгах ёстой гэж боддог байсан. Харин тэр хишмэл ойлголт буруу гэдгийг мэдснээс хойш би хонсон хоол идэж ходоод өвдөхгүй байсан. Бас манай гэрийнхэн хоолоо тааруулж идэг болсон. Өмнө нь би ямар нэгэн асуудал болохоор за би чи эр хүн штэ гэж бодоод өөрийгөө эр хүн гэдэг хайрцаг хийгээд байдаг байсан л та. Харин одоо бусдын юу гэж хэлэх болон нийгмийн хэвшмэл ойлголтоос салж чадсанараа надад энэ хайрцаг хэрэггүй болсон юм. Хэнэгтэй Монгол эр хүн байцгаая.